За өнөөдөр хөлцөх хавгаламж бол 30 байна гэж хэлчихлээ. 31-ээс 60, 61-ээс 90-ээс дээш гэсэн алхмуудаар аваад үзэх юм бол нөгөө сайн шанд, баруун урт, мөрөн, чойр гэдэг нь болохоор нэлээд өндөртөө гарч байгаа. Энэ 12 худаг аваад үзсэн мэт жишээ нь би сайн шандын жишээн дээр авч үзье. Сайн шандын 12 худгийг аваад үзэх юм бол 15-аас 30-тай нэг дөрв байна. 31-ээс 60-тай нь өөрөөр хэлбэл хөлцөх хавгаламжаас 2 дахин хүртэл ихсэн худаг бол 3 байна. 3 дахин ихсэн нь бол 3 байна. Түүнээс дээш ихсэн нь бол 2 байна. Бол ураны агуулга бага аймагуд байгаа. Үлгий, Баян-Үлгий, Алтай, Говьалтай, тийм ээ, Улаастай, Завхных, Булганых гэд энэ аймагуудад бол унтны усны уран бол харьцангуй ер нь багатай гэдгийг харж болж байна. Нөгөө ураны агуулга 30 гэдээ яриад байгаа юм чинь аймагуудаар нь харъя. За одоо худгийн тоо харагдаж байна. Жишээлбэл Дорн говьд бид нэр 50 худаг шинжилсэн. 30-аас дээш нь 24 худаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл 48% нь угаасаа уран тав сууж байгаа юм байна гэсэн үг. За Говь Сүмбэр аймагт бид нар энд 13 худаг. Тэгээд түүний 46.2% нь уран тавс байна. Хөлцөх хавгаламжаас их байна. Гэх мэтээр ингээ хараад ээж болж байна. Тийм үү? Ингээ хамгийн сүүлд одоо Дорндыг гэж харахад 50 худаг байлаа гэж бодоход 6 худаг нь одоо 30 микрограмм литрээс их буюу 12% нь стандартаас их уран тав сууж идэм байна.